За толгойтын автозамыг ард аюушийн өргөн чөлөөтэй холбох автозамын гүүрэн байгууламжийн ажлыг Монгол зам групп Гамбурд компани түншлэг гүйцэтгэж байна. Эхний 2.4 км автозамын хөдөлгөөнийг нээж ард аюушийн өргөн чөлөөнд тулц хан байгуулах ажил, гадаргуун ус зайлуулах байгууламж угсрах ажил мөн хашлах суулгах ажлууд дуусч асфальт бетон хучтын ажлыг эхлүүлжээ. За замын ажлыг гүйцэтгэхэд газар чөлөөлөлт хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдж байгаа хэллээ. Чигээ суур авцсан. Энийг бол одоо бид нараас хөрөнгө мөнгө шийдэгч бол пордгон шиг аваад нүүлгээд тэгээд одоо болчих юм бол ингээд суур асфальтаа бүгд авцсан. Ер нь өнгө асфальтуудаа дараалагаас авах гэдэг. За одоо энэ газар доогор нэг өндөр хүчин шугам байгаа тийм ээ. Маш том шугам байгаа. Тэрийг энэ л өнөөдөр орох гэсэн чинь бороо ороод орж чадсангүй. Тэгээд тэрийг авчихвал тэгээд ер нь тэгээд тийшээ. За хөрөнгө санхүүгийн асуудал шийдээ. Та яралтай одоо ажлуудаа дуусгаад тэгээд энэ бид наадмаас өмнө ямар ч зүйлсүүдаа яралтай байна. 8 сарын 1-нд хэдл ерөөсөө наадмаас өмнө бид нар эндлийн ингээд өнгө асфальтуудыг бүгдийг аваад зорчигдлын үнэ гэж байна. За энэ орчимд сургуулийн бүс хүүхдийн зорчилт ихтэй бүс учраас 8 дугаар сарын 1 гэхэд гэрлэн дохионуудыг яаралт тавих шаардлагатай хэллээ. За нийслэлийн зүгээс санхүү хөрөнгийг нь яаралтай шийдвэрлэхээ хотын дарга хэлж байна. Өөрөө яваад өнөр хорлолоороо дайрч ингээд буцаад баян хушуу баруун салаа зүүн салаа руу ордог. Одоо бол бид нар шууд хорооллын эцэс наашаага чигээрээ баруун салаа зүүн салаа руугаа баян хушуугаа орох бүрэн боломжууд нь бүрдэж байгаа юм байгаамаа. Төлбөр тэгээд ер нь хүн төвтэй бодлого барьж байгаа. Автомашин зориулсан биш хүндээ зориулсан. Тийм учраас энэ гарц орцыг дохио гэлэн дохиог болоод иргэдтэй ээлтэй аюулгүй байдлаар зохион байгуулж төлөвлөж ингэж гүйцэтгэж шүү. Зам удаан байна гэдэг. Өөрөөсөө замаа чөлөөлчихгүй, өөрөөсөө юм чөлөөлчихгүйгээс бол одоо ингээд энэ хорооллын артаад энэ айлуудын хэсэгт цэвэр усны жоохон шугам үлдчихэд байгаа. Явах гингүүд манай одоо энэ хэсгийг ингээд үүдний хэсгийг та нар эвдэх гэлээ гэдэг ингээд оруулдаггүй. За энэ зам ашиглалтанд орсноор их тайвны өргөжлөлийн ачааллыг 30 гаруй хувиар бууруулна. Улаанбаатар хот цаашид автомашинд биш хүндээ зориулсан бодлого барьж ажиллана. Тиймээс гарц, орц, гэрлэн дохиог иргэдтэй ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэх шаардлага байгааг санууллаа. За нийслэлийн зүгээс үндэсний компаниудаа дэмжиж ажиллана. За томоохон бүтээн байгуулалтуудад гадны биш үндэсний компаниудыг оруулах бодлогыг баримтлан ажиллах юм байна.